За, банк орон гишүүд өдрийн дөрвөө. Тэгээд асуулт гэхээсээ илүүтэйгээр санал байна. Тэгээд яг боломж оруулах хариулнаас. Бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн дээр уламжлал хэв шинжээ хадгалж гэдэг үгээс ерөөсөө дэвж ах шиг байна. Өмнөх засгийн газрын үед кабинетийг бүрдүүлж исэн сөрөг хүчний төлөөлөл хоёр дахь олон судалтай намын дарга нь тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд гэдэг албыг хашдаг байсан. Тэгэхээр одоо Монгол Ардын намаас энэ засгийн газарт ажиллаж байгаа 3 шадар сайдын 2 нь ажиллаж байгаа. Тэгэхээр яг энэ үнэхээр энэ өмнөх уламжлал шинжилгээ хадгалж энэ бүтцээ хийсэн гэдэгтээ энэ оруулж ирсэн санал чинь нийцж байгаа хэсэгтэр бас ерөөсөд байр суурь илэрхийлэн зөв хоёрт сангийн сайд бас мэдж байгаа бах. Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн дагуу төрийн албаны, төрийн өмчт аж ахуйн нэгжийн, төрийн захиргааны байгууллагуудын дотоод хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй 2 жилийн өмнө шинээр байгуулсан засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг анх танай нам үнэлэхээ олонх багтаа хуулийн баталж байгуулж ирсэн. Одоо тэгээд тэр газраа хүний дагуулад нөгөө төлөвлөлт хийж байгаа эдийн засгийн хөгжлийн яам руугаа явж өгч байгаа нь. Төлөвлөлт төсөлт хяналт 3 нэг платформ дээр 3 өөр үл хамаарах субъект дээр ажил нь хариуцж үр дүнтэй байна гэдэг энэ бодлого концепц дээр хэр нийцэх вэ гэдэг дээр бас хариулт өгөх хэрэгтэй баг. Ер нь бол адилхан төрийн захиргааны статустай байгууллага яам дууттайгаа адилхан төрийн албан агчид нь тэнд ажиллаж байгаа албан агчид нь яам дууттайгаа адилхан статустай болчоод бусад яамдаа хянана гэдэг нь бас учир дутагдaltaй байдаг. Тэгээ өнөөдөр хүртэл явж ирсэн энэ уламжлалыг нь эвдээд өөр газар хэрэглүүлж байгаа дээрээ зөв гэж үзэж байгаа юу буруу гэж үзэж байгаа. Ер нь банк орон дарга энэ дээр зарчмын зөрүүтэй гормын санал гаргах боломж байгаа юу? Энэ дээр гормын санал гаргаад хуучнаар нь буюу өмнө хуучин засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хэрэглэх газрын харьяанд байсан тэнд нь буцаагаад шилжүүлэе гэдэг дээр бас гормын санал гаргаж байна. За энэ чинь анхны хэлцүүл үстэй. Хэлцгээс. За зандаа шатар. Ерхий сайд хариулъя. За засгийн газрын уламжлал шинжилгээний бодлогыг ослон хэрэгжүүлнэ гэдэг нь засгийн газрын мөрийн хөтөлбөрийн залгамж чанарыг уламжлалыг хадгалнаа. Тэр нь гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт төдийгүй нийт иргэдэд хүндрэл учруулдаг зүйлүүд нэг засгийн газар өөрчлөгдөөл, яам дууд солигдоод бүх бодлого нь өөрчлөгдөөл нэг цахилгаан станц барих гэжснаа тэрнийг бойлуулаад өөр цахилгаан станц бариад явчихдаг. Одоо ийм чирэгдэл бол ард иргэдэд хүнд дарамт учруулж ирсэн хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж ирсэн ийм жишг энэ судалгаануудаар зүүрэн байна. Энийг бол бодлогын уламжлал залгамж чанарыг хадгална гэж байгаа юм. Түүнээс биш өрийн хөтөлбөр хийх ажил нь тодорхой юм чинь засгийн газрын тэргүүн шадар сайд нарын хэрэглэх асуудлууд илүү өргөжөөд илүү тодорхой болохыг зорж байгаа. Засгийн газар дахь хяналтын асуудал бол ихээхэн чухал асуудал. Та хэрвээ уншсан бол наа чинь бол хууль засгийн газрын гаргасан шийдвэрийн хяналт бол хэрэглэх газар дээр байж байгаа. Харин энэ эдийн засгийн бодлого төлөвлөлт түүний хяналт хэрэгжилт цаашдаа бол энэ мэргэжлийн хяналт бүтээмжийн зөвлөл нэртэйгээр цаашдаа бол шинжлэгдэж энэ мэргэжлийн хяналттай байх зүйтэй гэдэг асуудал яригдж байгаа. Энэ цаашдаа энэ дараагийн намрын чуулганаар хэлцэх байна. Өнөөдөр үндсэндээ суманд эрүүл ахуйн чанар шаардлага хангадаг хяндаг газар байхгүй болсон. Тэнд хугацаанд дууссан хүүхэд багчуудад эрүүл мэндийн шаардлага хангасан уу, хугацаанд дууссан уу, хаанаас орж ирсэн тодорхойгүй бараа бүтээгдэхүүн хэмжээгээ зарагддаг болж хяналт тавигдахаа боллоо гэсэн ийм яриа шүүмжлэл засгийн газарт их ирж байгаа 11 төвд. Ингээд хяналт маань бол зөвхөн засаглалын төвш дээр нь бас хувийн хвшилд хүндрэл чирэгдэл учруулдаг боллоо. Яам болгоны хян шалгалт давхцаж ирдэг боллоо. Хуучин энэ бүхнийг нэгтгээд нэг мэргэжлийн хяналт гэдэг нэг хяналт нэг л очих зорилготой байсан чинь одоо яам болгоны хяналт
сар алгасалгүй хувийн хвшилтээр янз бүрийн шагнал шалгалтууд ирж давж халавч жууж байна гэж ингэж ярьдаг юм санал шүмжлүүлж гарсан. Тийм учраас хяналтыг тодорхой болгох зорилгоор тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэ. Хуучин угаасаа шадар сайдын харьяанд мэргэжлийн алт байсан. Тийм уламжлалтай байж ирж исэн. За харин засгийн газрын хяналт үнэлгээ мониторинг буюу засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хууль тогтоомжийн хэрэгжилт биелэлтийг хэрэглэх газар дээр хэн шилжүүлэх үнэлгээний газар байж хэрэгжүүлж хянж ирсэн. Ийм зарчимтай одоо энэ зарчмыг хуучин зарчмын үндсэндээ хадгалсан байна.